Шингэлдээ дүүрэгдэх замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлагч булгана бидний энэ удаагийн онцлог албаагчаар тодорхойлсон юм. Замын цагдаагийн ажил мэргэжил гэдэг бол хөдөлгөөн зохицуулах гэдэг ерөнхийдөө багасаа бол өөр юм бол хүсэж исэн энэ бол мэргэжил байгаа. Тийм болохоор энэ ажлыг би одоо сонгож орсон байгаа. Цагдаагийн байгууллагын сонгон шалгаруулалтыг тэсэн эдэн хүлээж эсэлтэд бүртгүүлж шаардлагын шалгууруудыг давж цагдаагийн байгууллагад орж байснаа бидэнд дурсаж байлаа. Ер нь мөрөн дээрээ мөрдөж зүүн гэдэг энгийн байжгаад мөрөн дээрээ мөрдөж зүүн гэдэг бол энэ хоёр хоорондоо асар их ялгаатай болов гэж бодогддог. Мөрөн дээрээ мөрдөж зүүсэн хүн гэдэг бол ер нь мөрдсөн бол мөрдсөндөө тухайн одоо аль багш тийм ээ дарагдаж одоо тийм одоо өмсгөл цэвэр юм сайхан өмсөх тийм ээ хувцас хэрэглээ сайхан зөв одоо өмсөж хэрэглэх бас одоо замын цагдаач бас юу штэ ингээ харахаар бас яг ингээд иргэдийн нүдэнд яг харагддаг байхгүй юу? Одоо үүрэг гүйцэтгэж байгаа байдал тийм ээ бие авч байгаа байдал энэ төр бол яг харагдаг. Тэгэхээр энэ дээр бол нэлээд их анхаардаг болтой тийм. Өглөөнөөс үдшийн бүрий халуунд хаалж өхөйтөнд хурж замын уулзвар гарцыг зохицуулж ар гэртээ анхаарал хандуулах цагч үгүй зүтгэж явдаг алба бол яхан аргагүй цагаан малгай улаан давхурт замын цагдаа нар байдаг. Хөдөлгөөн зөвлөхөй даарна. Тэгээд уулзвараа хайчихэр бас болдгоо маа тэр чинь. Уулзвараа хайчвал нөгөө нэг уулзвар маань чагтлаа тэрнээсээ болоод бусад хөдөлгөөндөө нөлөөлөх ч юм уу. Тиймэрхүү байдал гарна. Харин хөдөлгөөнд зохицуулаад дуусаад хөдөлгөөн сэрсний дараа бол сайхан нэг одоо гэр орондоо хараад тань ижил дээр очиод нэг гэртээ ороод нэг сайхан цайгаас авах гэсэн. Ажил мэргэжилдээ эзэн нь улсын цагдаагийн ахлагч булгана замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллах хугацаанд замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна гэмтэргийг халуун мөрөөр нийлрүүлж, эрен сурвалжлагдж байсан тээврийн хэрэгслийг илрүүлэн түргэн шуурхай ажилдаг хөдөлмөрч нэг юм. Энэ бол ерөнхийдөө жолоочгыг харна, хөдөлгөөнд оролцож байгаа байдлыг харна. Яагаад тэгэхээр бас энэ чинь нэг тодорхой хугацаанд яг энэ чиглэлээр ажилласан хүн чинь ерөнхийдөө хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын одоо зан характер гаргаж байгаа үйлдэл тийм ээ машин дотроо хэдий хөдөлгөөнд оролцоо явж байгаа боловч үйлдэл байдаг нэг юм үйлдэл гардаг тэр үйлдэл дээрээс харна мөн дээрээс нь бас жолоочгаа бас яг өөрийг бас сайн хардаг л та. Энэ нэмсэглэн бидэнтэй ярилцаж байсан тэрээр эргээд замын хөдөлгөөнд оролцох үедээ соёлтой хүлээцтэй байж бидний ажил мэргэжлийг ойлгодог, хүндэлдэг байхаасаа гэж хүсдэг. Учир нь бид ч бас ар гэртээ амьдралтай улс шүү дээ хэмээн онцлж байсан юм. Эргэж жолооч нартай хандаж хэлэхэд замын хөдөлгөөнд соёлтой, бие биендээ хамгийн гол нь хүлээцтэй. Одоо нийт хотын хэмжээнд бол хөдөлгөөний ачаалт бол маш их байгаа. Энэ тээврийн эрслийн тоо бол маш ихээр нэмэгдэж байгаа. Зам маршрут маань бол яг нэмэгдэхгүй яг л хэвээрэл байгаа даа тийм ээ. Урсгал чиглэлийн ганц нэг өөрчлөлт юм. Энэ дээр манай жолооч нар маань жижиг уулзвар гарцууд дээр өөрсдөө төгжрөл үүсэхгүй тул нэгэнтээ хүлээцтэй. Тийм ээ. Би ийшээ орчвол яах вэ? Энэ хөдөлгөөн зогсох уу? Би зогсоод энэ машиныг гаргачвал энэ хөдөлгөөн ингээд явж гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар нь жолооч нар хувь хүн талаасаа жоохон хичээгээд оролцож болмоор л зүйл.